Монголчуудын эмжил радио 88.3 дэлгэн дээр сувхад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг нариулагч ангарнаар элдвч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Hello Brand Meat Snack буюу Hello Mini Salyam, Hello Өхрийн махан Jerky-гээр хамтран ажиллана. За мөн Chartak брендийн байгалийн хийжүүлсэн эрдэст ус хамтран ажиллана. За өнөөдөр бол даваа гаргаа. Даваа гарагт бид нар яадаг вэ гэхлээр худалдан авалт гэдэг сэдвийн дор ярьдаг байгаа. Өнөөдрийн худалдан авалт сэдвээр юу ярих вүлээ? Дэр олон төрөлтэй болжээ гэсэн сэдвээр ярина. За ямар дэр дэрлж гин, энэ дэр яг танд яаж нөлөөлж гин, яагаад дэрээ сольсон гэх мэтчлэн ингээд хэдүүлээ ярина гэсэн үг. За дэрний тухай ярихлаар чинь ямар дэр хэрэглэж байна? Айгүй олон юм ярьж болохоор байгаа байхгүй юу? За одоо жишээлбэл хууны эдлийн үед бид нар чулуу дэрлэл хөвчихсэн байлгүй дээ бодвол. Тийм ээ. Тийжсэн бах та тий. Одоо тэгэл хөвчихсэн байлгүй. За тэгэл одоо дараа нь нөмрөөл хөвчихсэн байх. Тийм зэгс дэрс болсон байх. Тэгээд арьс шир болоо байлгүй. Тэгээд даавуу гэдэг юм гарч ирээ. Даавуу мааунд элдв бусын эмжихэд дэрлээ байлгүй. За тэгээд хөвчлэн өөрхий тэгээд дэргүү хүмүүс бол гараа дэрлэл хөвчихсэн байлгүй. Тий. Сүүлийн үед латекс центрийг бүр олон янзлал болж байгаа шүү. Технологи. Тэгээд яг хуу модоор их олон жил дээр хийсэн байдаг. Хүн төрөлхтөд ер нь бол модон дэртэй их удсан байдаг. Манайд Монгол хүртэл байсан. Модон дэр саяхны хүртэл би бүр модон дэртэй хүн харж л байсан. Тийм бах шүү. Тий. Тэгээд манайхан чинь одоо энэ нөгөө нэг төмөр замын доогуур төмөр замын доогуур тавьдаг модыг дэр мод гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь тэр модтай адилхан болохоор л тэгж нэрлээд байгаа байхгүй юу. Түүнээс тэр төмөр замыг дэрлүүлж тавьсан гэдгээр. Тэгээ яг нь ер нь бол бид нар ингээд дэргээд ярангу зөндөөл юм байна. За танах ямар дэртэй байна? Би одоо зүгээр л нөгөө нэг юм энгийн дотор нэг юм хүн байдаг тийм дэртэй байна. Гэхдээ зөвхөн миний дэрлж байгаа дэр тийм. За тэгэнгүүтээ нөхрийн дэрлж байгаа дэр гэх юм бол латекс дэр байна. За ээж ямар дэр дэрлдэг юм болоо гэсэн чи дэрэн дотор янз бүрийн юм хийдэг. За юу хийж ин гэхлээр цай хийж ийн. За эмээ болохоор жишээлбэл бүр нөгөө нэг самрын модтой юу лээ самартай ч үлээ самрын гаднах нөгөө нэг юм юутай. Тийм самрын хайлсаар. Тийм. Самарны хайлсаар хийсэн байхгүй юу? Харин тийм дэрэл дэрлээд ах шиг санагдаж байна да. Ер нь тэгэхээр бодоод үзэхээр дотор айгүй олон байд юм байна. За тий. Танай нутагт дэрийг юу гэдгийг? Дэрэл гэдэг. Манай нутаг руу жинтүү гэдэг. Жинтүү? Тийм, жинтүү гэдэг. Дэрийг бас тэгж нэрлэдэг. За тэр одоо жинтүү гэдэг. Одоо жинтүүний маань эдэргээд Монгол ардын дуун дээр байдаг шүү дээ. Жинтүүний маань гэдэг. Тэр жинтүү гэдэг чинь бол дэр байх нь шүү дээ. За тэгээд ингэдэг. За бид нарыг баг байхад манай хөдөө бол хүмүүс шаарн дээр хэргэлдэг байсан. Цайны шаараа хэргэлж дуусаад огт бүр сүлдээ ингээд усны өнгө бүр өөрчлөхөө болонгууд нь хадгалаад байдаг. Нэг газар асгаад байдаг. Тэгж жагаад тийм дэрэндээ хийдэг. Хатаагаад дэрэндээ хийдэг. Тэр өстой толгой тархинд сайн халуун малуу оргуулж хууч мууч юу лээ хоён хууч хөөргдөггүй гэд их сайн гэдэг байсан. За бас нэг дэрийг би сайн мэдэж чинь тэр нь будаагаар их дэр хийдэг байсан. Тийм үү. Тийм шар будаа, цагаан будаа одоо юу гэдэг арва будаа хийдэг байсан юм уу? Тэгвэл тийм будаан дэрнүүд байдаг байсан. За тэгээ мань мэдт бол ойлгомжтой штэ нөгөө нэг өвлийн хувцас хийсэн нэг нь зун дэрлэн зуны хувцас хийснээ өвлөлтөөр дэрлэнтэй манайс ч нэг тиймэрхүү. Тэгээ яг уу имэйлээ дэрлээд хээр хонно гэж имэйл дэрлэж удах айгуу гоё. Тийм үү. Тийм. Нэг дөрөөгөө давуулж шидэд тэгээ имэйлийнхаа яг хоёр бүргийн бид нар ч нэг дандаа л нэг цэрэг имэйл гэж нэрлэдэг. Бадуушгтай имэйлтэй Монгол имэйлт их ховор байсан юм аа. Тэгээд зөөлхөө учраас яг л сайхан таарна. Тэгээд гөлөмдөөгөрөд юугаа дивсэл хоёр юутай тохомтой явж ивэл бүр сайхан бүтэн дэвсгэр болно. Тэгэл дээлээ нөмрөл гівтээд өгнө штэ. Тэгээ өвөө мөвөө жоох юм ярьжсэн л санагддаг гин. Тэгэл нэг мэдэд өглөө. Ой босороо болцсон байдаг байсан. Одоо манайх ч гэсэн латекс дэртэй. За. Латексэн дэртэй. Латексэн дэр буюу одоо тэр нөгөө нэг
яг одоо хүний толгой одоо хөшөөдөггүй те яг ингээд хэлбэрийн дагуу ингээд сууж өгдөг гэдэг штэ. Тийм дэртэй байгаа. Өөр яг нэг юм чиний дэрэлдэг шиг тийм нөгөө доторын синтефон ч юм уу нэг юм хийцэн тийм зөөлхөн дэр бол байдаг л да. Тэгэд яг тэр нөгөө латексыг дэрлээд ирэхлээр мууцсан сурч тийм лээ. Тэрийг ингээд дэрлэн мэрлэнгүүд ерөөсөө өмнө дэрлж байгаагүй юм шиг загнаа шүү. Бараг дэрээд явах нь хол байдаг гэдэгтэй ингээ аюул болно. Чи хэр их өндөр дэртэй унтдээ? Би яг унтахтаа дэрээ авчдээ. Унтахаас өмнө ингээд нөгөө хүн сэрүүн батны хөрөөж мөрөөдөг штэ тий. Эсвэл ингээд уцмцаа үздэг штэ. Тэгтээ ингээд нэг дэрж жоохон дэрэлж тэр нөгөө синтефон дээр ингээд нугалж нэг дэрэлж агаад яг унтахтаа дээшээгээ хараад их зэрэг унтдаг. Дэргүү унтдаг. Тэгээ манад байгаа бас нэг сони юм гээд гисэн чинь нэг юм юу байна? Хуванцар юм шиг юм байна. За тэр дэр гэж хэлж болно л доо. Яад ингэж гисэн чинь энэ нөгөө хувийн хөрөөд байгаа хүмүүс хэргэлдэг гинэ. Тэгээ яг энэ хувингийнхаа энэ хэсэг дээр нэг юм хоёр бондголтой тэрийг нь яг энэ хүзүүнийхаа үн дээр тааруулаад тэгээд яг энэ хоёр мөрөн дээр тарахаар бас нэг юм байдаг. Нэг юм гурван одоо сэрэг шиг хэлбэртэй гэх юм уу. Дэр шиг л юм байна. Тэрийг ингэж ороогдчихтэй. Тэгэхээр хувийн муийн хөөрдгөө янзын ингэж бас нэг тийм байдий. За. Тэр латексн дээр ч нэ шүү дээ. Том хүнийх гэж байгаа, юм хүүхдийнх гэж байгаа. Хүүхдийнх дотроо хоёр янз байгаа. Хүүхдийнх нь зүгээр жижигхэн латексн дээр байгаа шүү дээ. Ахаад жижиг хүүхэд нөө ээж аавдаа ингээд тэрвэрлж унтдаг хүүхдүүд шүү дээ. Тийм хүүхдэд зориулсан гараа ингээд аав ээж нь хийчдэг. Тийм дээр байдаг байхгүй юу? Би тийгээр л үзсэн. Тэгээд яг тэр би нөө жижиг тавьчирч өгсөн. Тэгээд тэр чинь хүүхэд ингээд гарын дэрэлж чаад хүн ингээд гараа авах гэхлээр мэдээ сэрчдэг шүү дээ. Тэгэхгүй тэр чинь нэг л ингээд дотор нь гараа хийсэн байгаа учраас ор гулгуулад авчин дээр нь үлдчихэж байгаа байхгүй. Тийм дээр бас байдаг. Латекс гоё юм бэлээ. Яаж авсан ингэж гисэн маань хөр өрхөдөө нөр жоохон шүн унтаж чадахгүй хөрвөөгөөд энэ амарсан болохгүй нэг ингэнгүүт нь би сонирхож жагаад за ер нь дэр айгуу чухал юм байна гэдэг тэр дэрийг авч өс. Тэгээд тэрнээс хойш нэрнгээсээ сайн унтдаг болсон да. За тэгэхээр одоо хэдүүлээ орж ирээд юу ярих юм бэ гэхээр ер нь одоо танах ямар дэр хэрглэж ийн вэ? Нэгдүгээрт нь тэр. За хоёрдугаарт нь бол дэрээ солих гэж байгаа бол тэ яагаад солих болсон шин дэр худалдаж авахдаа яагаад энэ тэр дэрийг сонгож авах болсон тэр шипигээ хуваалцсан. Ер нь одоо ямар дэр хэрглэж байгаагаа бол мэдээж ярина те. Тэгээд дэр хаагур зарагддгийг би бол одоо мэдэхгүй шүү дээ. Тэгээ хаагур зарагддгийг ямар үнэтэй байдгийг ер нь дэр дангаар навбал ямар үнэтэй байдгийг. Тийм шүү дээ. Одоо тэр шаарн дэрмэр, будаан дэрмэр гадуур ер нь байдаг юм уу те. Сая тэгсэн комент харж ирсэн чи сарны сараа надад шаарн дэр байгаа, будаан дэр байгаа, ясан дэр байгаа гэж. Ясан дэр гэж хаа юм бол? За мэдэхгүй байна. Ингэдэг юм. Одоо энэ нэг манад бас байдаг л байлгүй дээ. Хятад явж байхад л тэр саунд нь солонгос саунд нь оронгууд нэг юм хулсан дэр байдаг штэ. Тийм. Тийм, хулсан дэр байдаг. Тэр бол янзын бас ингээд нэг харахад нэг ингээд тохгүй юм шиг мөртлөө яг хөдзөгөө тавиад ингээд хөвтгэлээр хачин гоё тухтай юм байлаа штэ. Бас нэг хаш чулуун дэрнүүд идэх штэ. Тийм. Чулуугаар хийдэг. Хятадд бол бүр шаазангаар хүртэл дэрээ хийдэг байсан байна лээ. Тийм. Шаазан урлаг их хөгжөөд тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг мод боллоо шүү дээ. Тийм. Баячуудын ингээд баярхдаг мод болсон. Манайх тэр байтугай дэр нь хүртэл шаазан шүү дээ. Хитг байж л дээ. Тэгээд шаазан дэр хүртэл байсан байгаа юм. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад эфир усаа нээчнэ. Хамтран ажиллагчаар очир дагнас компани Hello Brand. За, тэр дундаа Meet Snack буюу Hello Mini Saliam, Hello Үхрийн махан Jerky хамтран ажиллаж. За, би энэ олон хэллүүд дотор чинь түрүүн төөрсөн. Одоо төөрөхгүй. За, одоо энэ нөгөө Mini Saliam гэдэг байгаа. Энэ 20 грамтай beef jerky буюу үхрийн махан jerky нь 40 грамтай. За, jerky гэж юу яриад байгаа юм гэхээр энэ бол тусгай аргаар хатаасан махыг илж байна. Тийм. Ерөнхийдөө бол шар айраг маргинд даруулганд их гоё болдог. Хөдөөхээр ингээд урт хугацааны аян замд явж байгаа, машинд явж байгаа, нэг бол явган хэллээрээ явж байгаа, нэг бол дугуйтай явж байгаа, морьтой явж байгаа ийм хүмүүсийн хувьд бол бууж ингээд хоол цай болохоос илүү карманаас нэг жижиг юм гаргаж ирээд амны зугаа олгоод ингээд одоо чи мах амтагдсан те махал юм чи махал амтагдсан шүү дээ. Тэгээд ингээд нэг гоё тийм хоол идсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тийм ийм зүйл байгаа юм. Энэ Jerky гэдэг бол тий. Jerky сая нэг өнгөрсөн за тэрний дөрөв залгаанагч болчуудаа зүүн хараа явсан. Зүүн хараа явахдаа машинд аваад тавьцیں۔ Яа гэдгсэн одоо нөгөө надад чинь давс хориотой болчихж байгаа. Тэгээд юу чихэр хориотой болчихж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол юу идэж болох юм болоо гэд. За чихэр бол
бүр илүү хорьцсон байгаа учраас мах идийгээд тэгээд биф жеркийг оргил сүлжээ дэлгүүрээс судалдаж авч идсэн. Үнэхээр сэтгэл таатай юм билээ. Тэгээд сонгож байгаа хүмүүстэй хандаад нэг зөвлөгөө хэлгээд худалдаж авахдаа тэр нөгөө вакуум байдлыг аягүй сайн анхаараарай. Энэ чинь 1 жилийн хугацаатай шүү дээ. Нэг хатаацсан учраас тэгээд вакуум нь алдчих юм бол 1 жил хадгалгаа болчихно. Тэгэхээр вакуум байх юм бол 1 жил хадгалж болно. Очир дагнсан бүтээгдэхүүн. Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн тугалан уудтай дасгалгааны хэмд 1 жил хадгалах зорилттой. Тэгэхээр та тэр нөгөө вакуумтай байна уу юу гэдгийг нь маш сайн анхаарад харчихдаг юмгүй л гэж байгаа юм. Тийм, Монголд бол анх удаа ийм энийг үйлдвэрлэж байна. За ялангуяа надад бол тэр нөгөө мини салимын айгүй таалагдсан. Яг тэгэхээр тэр чинь ийм нэг жижигхэн нарийнхаа ийм хям байхгүй утсан. Асар сайн утцсан хям байхгүй юу? Ер нь би салимын асар сайн утцсан хям. Тэгээд ийм нөгөө нэг би одоо жеркийн бол ингээд нэлээд ажлуур хэрэгтэй. Над шиг нөгөө нэг өсгөрөө уралдаг хүний хувьд бол хазаал шууд ингээд нэг идэхэд болцоотой юм хэрэгцээтэй. Тэр нь бол мини салимын бол яг тэгэхэд таарад байгаа юм. Тэгээд нөгөө хит их ингээд зүгээр кармалчмаар юм байна лээ. Ийш тийш аялал уул юунд явах. Тэгээд ийм нөгөө нэг оюутнууд чинь ингээд удаан хугацаагаар номын сан манд суудаг штэ. Тэгээ номын санд сууж явахдаа одоо өлсөөл гармааргүй байдаг. Ууг нь хийгээд хичээл хийгээд сумаар байдаг. Тэр л багт болж байгаа байхгүй. Зүгээр амдаа хийгээл тэр чинь зүгээр хангалттай үл дааж байгаа. Тэгээд орой үдшийн цагаар ингээд нэг найзуудтайгаа гал мал тойроод одоо чинь 100 сайхан болж штэ. Ингээд тойрч суугаад нэг пам хийдэг штэ. Тэгэхэд бол зүгээр кармандаа хийчих юм бол карманаас жоохон гаргаж идэ дан гэж сууж байгаа. Янзын гоё. Яг үнэ. За фитнес дээрээ гэртээ автобусанд машинда галт иргэн гэд хаач авч явахд тохиромжтой гэж байгаа. Надад бас нэг гоё санаа төрсөн. Бид нэр аяллаар ийш тийшээ явдаг шүү дээ. Тэгээ Монгол махаа санаад идэг шүү дээ. Энийг яг аваа хичээл тохиромжтой юм байна шүү дээ. За тийм. GS25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон очир тагнас компани нарийн марааны дэлгүүрүүдээр нь худалдаалагдж байгаа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь 76 тэг 75 30 90 20 75 30 гэдэг дугааруудаас аваарай. За Facebook руу нөрөй гэх юм бол hello гэж бичээл болох юм байна. Hello brand гэж бичээл болох юм байна. Hello гэд заа аваад brand гэж бичээл болоо. За баярлалаа. Элдвч би нэвтрүүлэхдээ hello brand mini салям өхрийн махан жеркгээр хамтран ажиллаа. Баярлалаа. За. Ясан нэр гэдэг нь хаа нөгөө самарны ясаа хаяхгүйгээр самарын ясан нэрийг хэлж байгаа юм байна. За. Хоёул түрүүн самарны нөгөө хайлсгээл яриад надаа яс гэдэг үг өрөөс орж ирдэггүй. 77 38 83 77 80 нэгдсэн. За одоо та бүхэн орж ирээд дэрний тухай шипигээ бүгдээрээ хуваалцъя. Хаанаа судалдан авч байна яа, хизээ худалдаж ав, яасан ийсэн те. Тий. Нэрээ энэ дэр чинь бас нөгөө эрүүл мэндийн зориултаар байх юм биш тахаа ингэж штэ сараа онч дөржөөч. Өндөр дэртэй унтахгүй бөглөрч гээд юм аа. Уушгины астмтай болохоор эмч маань тэгж зөвлөсөн дээр үйд гинэ. Би бас нэлээд өндөр дэрэлдэг. Хөдөө очихлоор айлын жижиг сандлагч болсон толгойд доогоор хийчих барал санагдаад идэг. Тийм үү. Хүүхдүүд бага байхад будаан дэртэй байсан том болохоор устгадаг гинэ. За. Хүүхэд хахад дэрэлдэггүй байсан. Одоо дэр солигдвол унтаж чаддаггүй гэсэн байна. Яалтчгүй нойрт айгуу чухал шүү. Юуны өмнө нь ингээд нэг юм иш тишээ явахлаар зочдууд нэх гоё өдөн дэр байдаг байсан шүү дээ. Нэх гоё санагддаг байсан. Өдөн дэр. Би ч тэгээ нөө өндөр дэрэлдэг. Тэгээд ч ер нь надад ингээд нэг арай налчгар санагдаад байдаг учраас хоёр давхарлж тавьж байгаа л запас дэр байж идэг шүү дээ. Тэрийг авчираад хоёр давхарлж байгаад ингээд кино минь үзэж суугаа кэвтэгийн хооронд дор байж байгаад унтаж мунтцсан л байдаг гэсэн. Одоо сүүлийн үед энэ тэнд очихлоор тийм өдөн дэртэй болохоор надад нэг сонир санагдаад ихэнх буудлууд ерөнхийдөө тийм нөө юутай болсон байл. Латекс дэртэй болсон байлаа шүү дээ. Тийм болсон байлаа. Загд сэлэнг өдрийн мэнд манайх сар шинээр ундаа авдаггүй 5 кг чангаанзаар компот хийгээд сар шинийн дараа ээж минь ясаар нь ам бүлдээ нэг дэр нэмдэг гинэ. Ясан дээр сэрүү татаад маш сайхан гэж штий. Энэ ямар гоё шипи вэ те? Тийм байна. Гих мэдчлээстэй янз бүрийн гоё шипинууд орж ирж штий. За. Хүүхэд хахад юу ч хамаагүй дэрэлдэг байсан. Одоо хүзүүний диск проблемтэй гээд хоёр талаараа өндөр дундаа намхан memory foamтэй дэрэлж байна гинэ. Энэ нөгөө нэг хэлбэрээ хадгалцдгийг ярьж байна. Манай өвөө эмээ хоёр дэрээ гаргуулж гадаа тавилдаг байсан. Дэр гаргаад тавьчих. Сэврэж байгаа юм уу? Үгүй хөргөж байгаа юм. Аа. Тэгээ орж ирээд ингээд
цэл хүтэн дээр гаднаас оруулж ирээ тавингууд оо ямар сайхан ингээл тэгэл зүгээр баг ямар сайхан ингээл залгаад баг хөрхөрдөг байсан да. Оги нэг гоё нарсан мод үнэртсэн дээр цагаан сараар бэлгэнд өгсөн өнөр нь ойд байгаа юм шиг дааж дэрлэхэд амар хатуу яг шороо шиг юм билээ гэсэн байна. Тэр шилмүсээр бас дэр хийдэг юм болов. Шилмүсэн дэр гэж би сонсож байгаагүй л дээ. Гэхдээ өндөр нь гоё ах. Гэхдээ бас гоё байх болов л гэж бодож байна зүгээр. Нарс марсан гэхэнгүүт нь. Одоо тэр нэг дээр үеийн тэр мундаг том ламнар мамнар ч нь бол тэр зандан дэр гэдэг дэртэй байсан гэж байгаа шүү дээ. Зандан мод уу? Тийм зандан модоор хийсэн дэртэй. Янзын гоё үнэртэй. Тийм дэртэй байсан. За гих мэтчлийн ингээд сонирхолтой дэрнийхээ санаануудыг хоорондоо хуваалцъя. 77 3883 эсвэл 77 88 30 гэсэн үсний дугаарлуу залганаа. Сахилахгүй казуи юурэ орж ирсэн. Дэрээр байлжсэн хүн байна уу нэ? Хөөе одоо ч байлт. Байлцаар л байгаа шүү. Ер нь одоо ч байлцаар байгаа шүү. Одоо ч байлцаар байгаа. Йоо юун дээр наримт багш байх үед хүүхдүүд хурж ирээд нөгөө нэг дэрээрээ байлтна. Иш улсын өмч сүтгэхгүй гээл би өрөнд орох юм шиг санагдаад айдаг байсан шүү. За ихний сонсогчийг авъя. 97 өдрийн мэнд. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За сайн байна уу та? Сайн. Тэрний талаар би жоон бахт имэвтер нэг юм шаарн дэртэй байсан. За тийм. Цайжин шаар. Тий. Тэр их гоё. Тэгээ цэндээр уутлцсан. Тэгээ дараа нь нөгөө зөөлөн дээр ерөөсөө шалчаад болтгоо болчтой юм лээ. Сураагүй болчихсон юм. Тэр өмнөх дэрэндээ тасцсан. Тийм. Тэгээ хатуу одоо нөгөө самрын ясмас гэдэг байгаа шүү дээ. За тийм. Тэр дэрнүүд чи амар. Тэгээ ер нь бол балкон дээр гаргаад тавьчихаар орой яг гоё болдог. Хүүтэ болцсон байдаг. Тий, хүүтэ яг нэг шилэн дээр тавихаар. Тэгвэл яг нэг гоё. Зандам мод гэдэг байгаа шүү дээ. За. Тийм дэр байсан. За. Тэр дээр яагаад тэгэхээр хүн унтж байгаа тархины хэдэн хүн ажиллаж идэм шүү дээ угаасаа. За. Тэр янз бүрийн байгалийн үнэртэй ялангуяа зандам модны үнэр чинь тэрийг бага болгодог гинэ. Одоо 10% ажиллаж байвал 8-5 болгодог тийж амраадаг. Тайвшруулж чинь тийм ээ? За тийм. Тэр ер нь бол одоо тийм халуун зудаан тийм тэр дими юм шиг байгаа. Хамгийн сүүлд ер нь хизээ юу яав? Тэр худалдаж аав. 2 жил мөлийн өмнө авсан. За хаанаас авд юм бэ? Дэрийг ер нь 2 жилийн өмнө тийм хатуу дээр худалдаж авсан уу? Тийм би өөрөө аваагүй ихнэр цагч авсан хаанаас авсан гэдэг тийм самар ясан. Самар ясан уу? Ямар үедээ тийм бол бас үнийн баримж аалгаа байхгүй би мэдгүй. За. Тэр сүүлдээ тэр нэг удахгүй шалчираад бас тийм болоод их юм лээ. Тэгэхээр дахиж нэгийг аваад нийлүүлж гатуу болгоод тэгэхээр их амар. Зөө. За ийм байна. За маш их баярлалаа. Баярлалаа өдөр. За баярлалаа. Тэг ингэж чинь тийм ээ шилмүс бутлаад хийсэн юм шиг байлээ. Үнэр нь бол үнэхээр гоё. Шүн унтахтаа дэрлэхгүйгээр дэрнийхээ хажууд тавиад унтж байгаа. Үнэр нь яг ойд байгаа мэт гинэ. Ямар гоё. Зөө. Эфиросны дугаар 77 3883 77 88 30. 94 тэгээс өдрийн мэнд. За. Залгсан байна те. За тэгсэн. За. Сая анжаагийн яж байгаа нэг өдөн дээр санаанд ороод манад байс 2 өдөн дээр идэгсэн. За. Хүүхдээ хахад их сайхан тэн дээр ингээл сая анжаагийн хэлдэрсэн нэг юу яаж байгаа чэжээ өндийлгээл. Яхах гоё байдаг санаа. Яг ингээд суунгууд хойдолт нуруунд гоё тэврээд авч байгаа юм шиг болдог те. Тэгсэн чинь бас нэг юм инээдтэй юм санагдчих. Яг л тэр дэрийг өгүүл чинь тэр хаач өгсөн дотроо бодосоо чинь. Хараад хин тэр дэрийг аваагүй дотроо бодосоо чинь. Дотроос одоо тий одоо тэрийг одоо хайдаа дотроо бодчих. Тэгээ гоё дэр байдаг юм те. Орс руугүй алах юм шүү дээ. Өөрөө хөгшилч чинь одоо жаргал бүрж чинь тэгэхээр яг би өдөн дэрийг бол их надд бол одоо бол таатар биш өгч байна. Яг их тогтоол дээр байдیں۔ Тэгэхээр би одоо болохоор их дулаан байх болов орхоо дээр аяг бол ингээд нөгөө толгоор аяг тийм нилээ өвлийн хүүтэмүүдэнд л дэрлэнээс одоо бол дэрлж болохгүй болов гэсэн тийм бод төрөөд байна. Харин өдөн дээр одоо нэг тийм л болж илээ шүү дээ. Хан би тэгж бод магадгүй дотроо төлшөөд байна. Гэтэ сони юм. Хан тэгж чинь хан тийм бодоод байна.
Одоо жишээлбэл би хүнжил өмөрөхтэй галууны өдөө хүнжил өмөрдөг байхгүй юу? Зундаа халууц суулгахгүй, өвөлдөө дааруулахгүй тийм байдаг шүү дээ. Тийм үү? Тийм тэгэхээр дээрээс бол одоо ирэл гарыг тий. Тийм ээ тийм. Ангаа тэгвэл хүчтэй ирэл гаргаж шийдлээ шүү одоо. Дотроос л байдгийг шүү ер нь бол. За баярлалаа. Баярлалаа. Сайхан сэдв ярьж байна. Баярлалаа. Та хэд маань мундаг шүү. Баяр хүргэе. Амжилтсий. Баярлалаа. Аха. Би өөрөө очиод будгийн хаа тэрээр хүүтэйгээ байлдаж боксing мишок болгож тоглодог шүү л гэсэн байна. Би буудаан авахта дэргүү авъя гэдээ дагад нөхөр дэртэн зүгээр гэсээр хагаад дэртэн авсан чинь одоо 3 хүн маань амар заяаг нь үзүүлэхгүй баян тоглоостой зодоостой гинэ. Тэгэж шүү. За дараагийн сасагч 9984 өдрийн мэнд. Өдрийн мэнд. Энэ өнөө дэрний тухай ярьж байна. Тэгж. За. Өдрийн мэнд. За ямар дээр хэрглэж байна? Ер нь самрын ясан дээр хэрэглэх юм. Манайхан ч ихэнх самрын ясан дээр хэрэглэдэг юм биш үү? Танаа нутагт дэрэг дэрл гэж байна уу? Дэрэл юм. За самрын ясан дээрээ нууц шивэл хаанаас ямар үн ханшаар худалдаж авбаа? Хэдэн жил хэрэглэж байна? Самар аваад. Тэгээ хамт цөмөл угаагаад тэгэл нэг сайн угаахгүйгээр өнөр юм чухал шүү дээ. Тийм. Тэгээ өөртөө цөмсөн болохоор нэг тийм одоо ямар сэжиг ажиг байхгүй. Сэжиг ажиг байхгүй тэгээд. Самрын ясан шал дими хаяц. Улсын дэлгүүрийн хэдэн давхарт байлаа нэг юу дээр авсан. За. Би тэрийг хэлэхээ залгасан юм. Тэр ингээд нэг талдаа юм ус төрөгчийн бөмбөлгүүттэй. За. Тийм дээр гарсан байлаа. Тэгээд хоёр ширхэг нь 169 мянга. Нэг нь 169 мянга гээд нэг дээр нэмэх нэг гитэн байсан баха хямдарсан байсан. Зөв. Тэр бол үнэхээр гоё юм билээ. Ингээд одоо нэг нэлээд томчтой юм дээр чинь. Тэгээд булан дээр нь хүүтэн одоо дэрлж байгаа нөгөө талын дэрлэхэд зүртэл ингээд ер нь нэмэх хоёроос дээш бол халахгүй. За. Зөө. Байнгын хүүтэн байдаг. Тийм дээр гарсан байлээ. Тэгвэл тэр хажууд нь байгаа Өстой гоё юм байна тий. Өстрөгчийн юу гэлээ тэр нь одоо байнгын сэрүүхэн байлгаж идэг технологи гэсэн үг үү? Тийм, дээдлийнх нь нэг талдаа ерөөсөө одоо порлон зөөл нөгөө ямар порлон гэдэг. Тэгээд нөгөө талдаа бол өстрөгчийн бөмбөлгүүттэй. Тэр нь баталгаад юу нь болохоор нэг 5 жил гэсэн баха. Тэр нь гайвь. Тэгэхээр нөгөө тал нь порлон биш байгаа л да нөгөө латекс л байгаа л да. Тийм. Латекс л байгаа. Тэгээд би болохоор ус төрөгчийн юуг нь гаднaalын уутын задлаад нөгөө талд нь самрын хаяасаар ингээ нимгэн бас нэг давхарлаад нөгөө тал нь ус төрөгчөөр ингэчүүл бүр айтайхан юм байлээ. Хитрхийн зөөлөн болохоор удаан ингээ гэдгээр ингээд шигдээд ингээд орчдөг юм байлээ л дээ. Яг наккал ингээд хүзүүний чинь хэлбэрээр л орчиж байгаа юм дээ. Тэгэхээр бас ороод байхаар нөгөө мөрнөөсөө жоохон өндөр дэрлэх ёстой шүү дээ дээр чинь. Тэгээд самрын яс хийчихээр яг ингээ хатуу бариад үнэхээр тохиромжтой санагдчихсан. 169 гэсэн тий. Хатуу дэрэн дуртай хүмүүс ихэд юм тий. Зөв. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Авас гоё. Гоё зүйлүүд гарч тий. Гоё юмнууд нэр зөндөл гараад ирлээ шүү. Тий сүүлийн үед латекс чинь хүртэл хосрогдсон байгаа юм байна шүү дээ одоо. Манай нөгөө сонсоод сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс та нар дэрийг өөрөөр нэрлэдэг бол тэр өөр нэрнүүдийг бас бичээд гээр. Манайха жинтүүгээд бичээд гэж. Одоо манай дээр жишээл жинтүү гэдэг шиг тий. Будингийнхаа дэрнүүдийг уутнуудыг нь өөрөө оёод тавьсан гэж байна. Цөмсөн самар ясаа цуглуулад дэр хийнэ гэсэн мэт. Би одоо энэ хугацаанд хичнээн олон килограмм самар цугсан болоо. Хоёр шуудаа самар цөмсөн хайрын самар яс гэхгүй юу. 92 тэдрүү өдрийн мэнд. Алло. За өдрийн мэнд ээ. Өдрийн мэнд ээ. За ямар дэртэй байна? Ихэд хатуу даун дэртэй байна. Дотор нь дээр нэг хөвгөлтэй өөрхөн түүхүүд тэрийг ярьчих юм уу гээ. За. Өмнөд Суданоос эдийн засгийн ажиллагаанд өөрөө гүйцэтгэж байхад Африкийн оронд нэг халуун. За. Энэ даун дээр нь бүр халуудаад болцгоо. Тэгээд юун дээр олоод будаагаар дээр хийгээд. За. Тэгээ нэг будаагаар дээр хийжсэн. Тэгээд хоёр ил бол жижигддэм байлээ. Хэдийн хил болж иж нэг будаа сүүлд нь 5 илийг нэмсэн. Сүүлд нь 5 нэмсэн нийлээ 7 ил үү? Тий. 7 илээр бол янзын дэр болд юм байна уу? Ер нь бол нэг 5
том болохгүй гэж юм байна. Жижигвтер том бүр гэл юм бол юм. За. Тэгээд нэг актер уут мод ойлгүйгээр зүгээр ер нь давуу уутанд хийж байгаа л тэр жигээр нь дэрэлцсэн үү? Өөр нэг жижигвтер уут аяал тэгэл хийсэн дээ. За. Тэгээд тэр айгу ширүү их айтах юм билээ бодаагаар бол. Ер нь бол нэг жоохон алдчих гал гэдэг гэсэн суданд багт. Бодаагаар тэр ихээр бодаагаар Зүг. Энийг масаа будаагаар тэр ихээр одоо ингээд будаач ингээд жоохон хогтой юм шиг үүрмэгтэй юм шиг байгаад идэв штэ. Тэгэхээр дэрлэнгүүт ямар нэгэн тийм одоо үс мүс ингэж жоохон цайн өсөнд ямар нэгэн тийм одоо юм нунтаг юм гарна марна гэсэн юм байх уу? Гайгүй л шүү. Ер нь бол нэг угаагаар хийсэн л дээ. Ер нь гэхдээ яг тэр будаагаар тэр хийх тохиолдолд бол нэлээд 2-3 давхар уудал хийдэг юм байлээ л дээ. Зүг. Гой сэрүүхэн чанар юм байна шүү дээ. Тэгвэл будаагаар хийвэл те. Ер нь л нэг халуудахгүй гайгүй юм билээ. Тэгээд сайхан сэрүүхэн. За хоёр дахь нь Монголд ирээд юу байсан юм. Ирээд удаг байхдаа нэг халуудад бол бас сэрүүн ингээд Монголч Африкт бол сэрүүн шүү дээ. Би нэг халуудаар ирсэн юм. Тэгээ нэг гэртээ харж яваад нэг явж ирж нэг юм томоо гоё самрын ясны дэр юу байгаад зардахаар нь аваад. За. Гоё гэртээ боллоо ухааны бодвол. За. Тэгээ нөгөө зарж байгаа дэвлэндээ ухааны бодвол байжсэн. За. Хасарын дараа дэвлийгээд гаргаад нөгөөдгөө асуулт гайхаад. Эхнэрээсээ асууж хүнд билгээтэй гэдэг. За тэр самрын ясн дээр ямар үнэтэй байсан? Гудамжнаас л авсан юм шиг байна тийм үү? Тийм замдаа гойдаар тийм. Нэг гудамжнаас авсан нэг угааж яриутгаад дэвлийдээ ухааны бодвол хойшондөө байдсан юм. Алдсан юм шүү дээ. Цагаасаар билгэнд явцсан гэдэг. Үнэн ээ тийм. 15,000 хавцаа авсан баха. Гайгүй тийм шүү дээ. За тэр хэдэн он жоохон нингэн юм байлээ. Хэдэн он? 2-3 юм уу? 2-3 жилийн өмнө юм уу? Тий 2-3 жил юм. 23-22 он. За одоо өсрөл 20,000 болоод чи тий. Тийм л юм байна. Мэдгүй одоо ер нь таарахгүй л таарахгүй. Нурлаад 30 юм биш үү? Тий. Эсвэл өөрөөсөө шарандаа самар өөрөө цөмж байгаад өөрөө хийсэн тий. Одоо яасан гэвтэй. Бас шууд тэгээд өөрөө хийснээр тэгээд томхон шиг хатуу юм хийсээ сах. Одоо гайгүй. Шүднийхаа буйнаар дэртээ олчоод байгаа юм байна те. Самраас зүгээр юм билээ бас сайхан сэрүүлжтэй нэг халууд болоод байхгүй. Зөв. За холбоос нь баярлалаа өдрөө сайхан өрүүлээрэй. Гэтэ саяныхын хэлсэн зүйлээс халуун оронд очсон тохиолдолд бид нар унтаж чадахгүй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд будаагаар хийнэ гэдэг бол хамгийн гоё биш шүү дээ тий. Сараа онцгдорж давсаар бас дээр хийдэг гэсэн чинь энэ доотлолт нь хамаа цэрэн лам давсан дээр дэрэлтгээ үндэсний үйлдвэрүүд бол бадамын брэнд гинөө. Бадмын брэнд гээд би бадмын брэндийг давсан дэртэй гэж сая яг энэ комментоос харлаа л да. Юу гин зүгээр энгийн хоолны давсыг нь бол хоолндоо хэрэгэлдэг. Гэхдээ ийм бас дэртэй ах нэ. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Хамтран ажиллагчаар Чартаг брэндийг байгалийн хийж үлсэн Эрдэст ус хамтран ажиллаж байна. За Чартаг гэдэг нэг гоё нэртэй ийм ус байгаа даа тийм ээ. За тийм бид нар янз янзаар уншаад байсан Чартаг яг ингээд унших юм бол юу н одоо спеллинг хийх юм бол CHORTOQ чуртук гэж уншихаар баха нөгөө бичигдлийн нөгөө фондоос болоод ийм болсон юм шүү. Би болохоор тэр өв биш доор нэг юм байгаа болохоор A гэж хараад байгаа шүү. Тэгээд тийм үү. Тэгээ энэ Чартаг гэж унших юм байлаа. За. Одоо ингэнэ Сүхбаатарын талбайд 4 сарын 8-наас 4 сарын 14-ний хооронд 7 хоног үргэлжлэх Улаанбаатар Food Festival арга хэмжээний үеэр амтлагаатай гинэ. 5 даар нэмэх нэг урамшуулттай худалдаа хийгдэх болно. 5 шил аршаана аваад нэгийг урамшуулт нэмж аваарай. Эрүүл мэндэд дэмжихэд тань бид нар туслана гэж. Нэрээ Сүхбаатарын талбайд нэг том цагаан асар баригдсан байлээ. Харин тэрүүгээр очиж үзмээр юм байна тий. Улаанбаатар Food Festival гэсэн. Нэрээ тэрнгээр очих юмсан.
За тэгсэн ингэж ин байгалийн хийжүүлсэн эрдэс тус гэж байгаа. За энэ болохоор эрдэст минералыг хадгалахын тулд хийжүүлж өгдөг. За ингээд бидний мэдгээр бол аршаан гэж хэлж болно. Аршаан ус тийм ээ. Чартак нь химийн найрлагын үед сульфатын хлорид, натрийн аршааны ангилалд багтана. За зах зээл дээр байгаа гидрокарбонат натрийн аршаанаас ялгаатай гэж байгаа. Ялгаатай шүү. За амин чухал эрсдсүүдийг тэнцвэртэйгээр агуулсан гэдгээрээ давуу талтай. За мөн өдөр тутмын хэрэглээндээ эрдэсээ нөхөх ба хажуугийн гаж нөлөө үгүй гэж байгаа. Узбекийн бүтээгдэхүүн. Узбек бүтээгдэхүүн. Узбекууд бол өөрөө уулын бүс, өндөр уулын бүс. Ерөнхийдөө бол маш цэвэр устай гэдгээрээ бол бас алдартай газар ч дээ Узбек чинь. Тэгээд эднийхээс тэ ингээд анх удаа манад Чартак гэдэг энэ брэнд нь орж ирж байгаа юм байна. Чартак Mineral Water гэдэг ийм компани бүтээгдэхүүн юм байна. Энэ Чартак гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр дөрвөн ширхэг уул гэсэн үг юм гин лээ. Дөрвөн уул гэсэн үг юм байна лээ. Тэгээ энэ одоо логон дээр нь бас нэг юм нэг дөрвөн застай уулны зураг гараад байгаа юм байна. Тийм. Би хайн манад нэг амтлагаар ирсэн байсан шүү дээ. Аршаан уугаад хүйс гарч явах удаа үзлээ. Аршаан уугаад хүйс гараад. За тэр нь ямар учиртай гэсэн чинь биш нөгөө хаалганд орсноосоо хойш давсаа ерөөсө хассан байгаа даа шүү дээ. Тэгээ миний биед нөгөө эрдэс минералууд дутагдаад 14 хоног давс хэрэглэхгүй харж хүний биед бас ингээд айгүй сонин шинж тэмдэг илэрдэм билээ. Тэгээд Чартак уусны дараа ингээд миний хүйс бүр ингээд бүнжигнэж гарч ирээдсэн. Тэгэхээр энэ бол эрдэс агуулсан гэдэг нь яг баталгаатай. Ерөнхийдөө яг нөгөө мэдээлэл дээр тулгуурлаад бол Чартак аршааны ерөнхий эрдэсчлэлтийн үзүүлэлт нь 2.2-оос 2.8 г литр гэдэг гэж. Литрт 2.2-оос 2.8 г. Нэг шил Чартак ус бол нэг хүний насан турш хүний бүтэн өдрийн йодын хэрэглээг хангана. Бид нар ч бол байнгын йодын асуудалтай байждаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ Чартак брэнд нь бол тэр нь бүр эрдэмтэд баталсан юм байна. За энэ Чартак аршааныг та бүхэн сансар Carrefour болон номон Эфес сүлжээ дэлгүүрүүдээр 4-р сарын 2 дахь 7 хоногоос эхлэн худалдаж авах юм байна шүү. За одоо арай худалдаанд гараагүй байгаа юм байна. Тий. Бас бүх химийн сангаар зарагдана гэсэн. Зөө. За тэгэхээр бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 95 95 50-с 99 55 95 гэдэг дугааруудаас авах боломжтой. Удахгүй худалдаалагдаад эхэлчих юм байна. Харин одоогоор хаан уулдүргийн зарим орон сууцны хотхны супермаркетүүд гүрт борлуулагдаж байгаа гэж байна. За. Тэгэхээр хаан уулдынхан бол танад Чартак байна уу? Ингээд сургалаа явах. Тэрнээс гадна талбай дээр очих нь шүү дээ. Тийм ээ. Тав дээр нэгээр авна. За баярлалаа. Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаа. За баярлалаа. За ингээд 77 38 83 дээр орж ирээд дэрнийхээ тухай хуваалцах нь байна шүү. Дэр. За эфир утас маань нэгдсэн 77 38 83 77 88 30 гэсэн байна. За Баярмаа Аюуш лавандуула навчаар хийсэн дэр их гоё үнэртэй сайхан унтуулдаг гэсэн байна. Энэ бас гоё юм сонсогдож байна. Лаванда гэж сонсчихсон лавандуула навчаар хийсэн гэхээр энэ одоо нэг тийм айгүй гоё үнэртэй ургамал гэдэг гэж таарах нэ. За. Лавандатай яг адилхан юм. Энэ хиц гэдэг чинь хэрэргэр хицээр дээр хийн гээд хиц гэдэг нь юу юм бэ гэхээр уулын хамрыг хэлж байгаа маа хиц гэж. Тэгээд зүгээр л ер нь газар дэрлээд унтчихсэн гэсэн л утгатай шүү. Ер нь орон гэргүү тэ дэргүүд явж исэн гэсэн санаа шүү. 8820 өдрийн минь. Сайн байна. Сайн байна уу? За ямар дэрлж байна? Самбарны ястай дээр. Манайхан мөр бөөнөрөө самбарын яснэр хэрэглэдэг юм аа. Та чи ерөөсөө энэ Монголын самарны ясыг ер нь гадагшаа гаргахгүй бүгдээрээ дэрлэлсэн юм шүү. Бараг тэр зүгээр юм шиг. Тийм байна. Эхлээд нэг эвгүүл бол шиг байсан. Тасчдээ мэн үү? Батууч биш. Тэгээд одоо бодвол нэг толгоонд нь хяцлагдаад тэгээд зөөлөн болсон юм байна. Одоо бүр нутаглаа хийцэн байгаа л. Нутаглал юм шиг байна. Тийм. Одоо тэр бүбэлж байгаа дээр утгаа яах юм. Ер нь даагүй юу? Хоосон дээр бодлоотой байхаа. Тарих толгоороо өргөж яачихлаа одоо аюултай. Үгүй. Бамбууч тэгэж хялбар өргөс болдоггүй. Аюултай бүх итгээд байхгүй. Тэгээд ааха гэртний тийм дээр ирэхдээ хамгийн зөвхөн толгойн тийм бодол орж ирсэн.
толгойд сумтай бодлоо гэдэг шиг тархиндаа өргөжтэй болчихгүй гэж л. Бамбуу тэхгүй бамбуу хэрэг бутарсан ч бүр ийм нэг ийм савх шиг болж бутарж идэг байхгүй. Хөрөн өнгийн юм байх гэж. Одоо тэрийг нь мэдхгүй. Савх идэх хулс штэ. Хулс тэхгүй. Хулс бол заяа нөргөс орохгүй шүү. Хэрэг бол санаа зовдгоо. Юу юм бэ? Самрын ясан дээрээ худалдаж авсан үнийг санаж байна. Манай эхнэрээ л авчирсан. Яг би юугаа мэдгүй авчирсан гэдэг дээр л заа гээл. За одоо тэр үн мэддэг эхнэрөөд холбогдоо. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За алтан гэрэл ингэсэн байна. Манай өвөө өгшгүй мөнхийн цагаан уулзцгээр хийсэн дэрийг баг болчир хүүхдүүдтэй дэрлүүлдэг байсан гэж байна. Бас. Булганы бог будааны дэр гоё шүү гэсэн байна. Бор будаа юм болов бог будаа юм болов бог будаа гэж бичиж. Бор будаа гэж магадгүй шүү манайхаа. За 94 өдрийн минь. Сайх. Байна уу? Өдрийн минь. Оо, эмэгтэй хүн холбогдож штэ. За ашгүй. Одоо нэг үний багцаа гарна байгаа. Одоо дэрний үнэн ханшиг бол сайн мэдгүй байна. Ер нь толгоондоо бол хус одоо энэ бамбуу гэдэг тэрийг дэрлдэг. Машиндаа бол самрын ясны дэр дэрлдэг. За. Дэрлдэг амтдэрээ тавьдаг. Суудаг. Тий. Зөө. Машины суудал дээр тавьдаг бүр тийм юм гоё эми ургамлуудтай тийм юу байлаа штэ. Байсан байлаа штэ тий. Самрын манай Монголын самрын ясаар хийсэн юм дээрээс бидгтээ энийг машиндаа сандал дээр тавьдаг. Их тухтай яг ингээд бүх юмны хിവэр аягүй гоё байдаг. Тэгээд хэрүү өргөдөг. Насандаа шамбран болохгүй гэж байна уу? Бараг тийм баг. Тэгээд энэ бол яагаагүй. Яг амрам гэж бол хэлээгүй зүгээр ямар ч сайн ер нь сайн би одоо багаар хийсэн тэр суудлын юу гэдэг штэ. Тэрний суудлын тэр жоохон гол ах юм шиг байлаа. Тэр чинь бол тэрийг зарж байгаа хүн бол насаараа шамбрамдахгүй л гэж байна. Ер нь манай энэ Монголын самрын ясны энэ дээр ер нь хүүхд мод дэрлүүлдэг сар будааны тэр мэдээлдэг. Ер нь энэ бол сайн мэдгүй. Ер нь хүмүүс олцоо ийм бүтээгдэхүүнээр хийсэн тэр хэрэглээд байдаг. Ер нь хүмүүс маш хэрэглэдэг баг гэж бодож байна. Одоо ч ер нь тэр хийгээгүй юмч баг байхгүй үлдсэнгүй шүү дээ. Бараг тий ургамлын гаралтай тий манай Монголын бүхэл сайн л гэсэн юмнууд байж тээ. Тэгээ сайн л юм шиг. Самрын яс бол сайн байна. Хэр удаж ийж дээрээ сольж байна? Би одоо эхнийхээ нэг 3 жил болсон. За. 3 жил дарамж болсон юм байна. Ингээ буцаад бүр ингээд уут нь ингээд нөгөө самрынхаа хөрөн өнгөнд ороод гадуур нөгөө заавал давхар уут хийхгүй бол тус сумнар бас нөгөө хөрөн мөрөн самрын үчиг тийм хөрөн гаргадаг. Тийм. Тэгээд давхар уут хийдэг гадуур. Тэгээд 3 жил гарan болсон. Тэгээд надлын нэгийг авсан тийм бас дахиад тэгээд юм. Үнэн нь ямар байсан? За самрын ясны дээр нэг 18,000 нэг 20,000 багтаад авч ирсэн 18,000. Тийм л байна. 18,700 гэжсэн. Гэтэ их том биш. Тэгэхээр яг ингээл нэг тийм л байна. Тэгээ сандал дээрээ тагаал. Тэгээд боломжийн зүгээр юм бэлээ таалагдсан. Хэлж байгаарай тийм. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Аз ундрам хаш чулуун дээр зүгээр юм блэ. Би одоо дэрний хугацаанд нэмж хийж дэрлэж байгаа. Хүзүү толгой хөөрч өсдөхгүй гинэ. Хүмүүс хашаар нэг өдийнхийг хөөрг хийх гэж үүлээ үдчих чаga та нар бүр дэр хийгээд дэрлж гинэ. Яа бид нар ч яхаа бүр зүгээр ийм нэг хаашаа маашаа хүртэл хийдэж штэ хашаарч. Сам ам хүртэл хийж байгаа. За үнэхээр сонирхолтой дугаар болж өндөрлөө. Манай нэвтрүүлэгтээ очир тагнсын Hello брэнд буюу Hello Mini Saliam, Hello Өхрийн махан Jerky хамтран ажилласан. За мөн Chartak брендийн байгалийн хийжүүлсэн Эрдэс ус хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээлэл ансараа 16 цагаар минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа. За баярлалаа.